Үзэгчдэнд могоо жилийн мэнд төвшүүлье. За сар шинийн баяр зориулсан Монголд бүтээцгээ тусгай хөтөлбөр эхэлж байна. Би тусгай хөтөлбөртөө дотоодоо нэмэн өртөг шингэн үйлдвэрлэл эрхэлж байгаа болон экспортын чиг баримжаатай бизнесүүдийг онцлог өргөхөлнө. 2024 онд Монголын эдийн засгийн өсөлт 4.9% болж сарахад хөдөө аж ахуйн салбар 3.1%-аар агшсан голжийн дарлаа. Байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг хөдөө аж ахуйн салбарт үүсэх эрсдлүүд цаашид ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг доош татаж магадгүй байгааг Дэлхийн банк анхааруулж байна. Өнгөрсөн 3 жил топ 20 индексэд багтах дотоодын үйлдвэрлэгчдийн тоо эрчимтэй буурч санхүүгийн салбарын компаниуд дийлэнх хувийг бүрдүүлж эхэллээ. Энэ хугацаанд гол үйлдвэрлэгчдийн хувьцаа буурсан үзүүлэлтэйгээ ч үйл ажиллагаа хүчин чадлаа нэмэгдүүлэх төслүүд нь архицтай байгааг тайлагнаж байна. Сар шинийн тусгай хөтөлбөртөө бид хөдөө аж ахуйн салбарт тулгамдж байгаа сорилт, шоколад үйлдвэрлэлийн зах зээлийн өрсөлдөөн зэрэг сэдвэр дараах зочдтой ярилцсан тусгай хөтөлбөртэй хамт байж зөвхөн бүтээгдэхүүнээс гадна соёлын үнэт зүйлсийг экспортлж байгаа бизнесүүдийн төлөөллийн байр суурийг хүлээн авч үзэх боломжтой юм. За тэгвэл үргэлжлүүлээд биржид бүртгэлтэй дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг авъя. Ингэжээ тэгэхээр сүүлийн 3 жилийн хугацаанд ямар гол өөрчлөлтүүд хөдөлгөөнүүд гарваа? Тэгэхээр тайлант хугацаанд эдгээр компани хувьцааны ханшид уналт дамгаалсныг бирж арилжааны мэдээллээс харж болно. За тухайлх юм бол Апу хувьцаа компани хувьцааны ханш 2022 оны 1-р сараас хойш 38.6% унсан. За 1000 төгрөгөөс л доогуур түвшинд арилжаалагдж байна. За энэ нь бол 2021 оны 6-р сараас хойш хамгийн таар үзүүлэлт болж байна. За үүнээс гадна төмөр шувууд болон говь хувьцаат компаниудын хувьцааны ханшийн хувьд сүүлийн 3 жилийн дүнгээр ерөнхийдөө унсан хөдөлгөөнтэй. За говь хувьцаат компани хувьцааны ханш бол хамгийн өндөр савлгаад байсныг онцолж харж болохоор байна. За үүнээс гадна тайлант хугацаанд сүү хувьцаат компани хувьцааны ханш бол 25% өснгийг онцолж байгаа. За тус компани хувьцааны ханшийн хөдөлгөөний хувьд бол 2024 оны эцэс хүртэл унах хандлагатай байсан. За энэ он гарснаас хойш 53.3%-аар огцон өссөн хөдөлгөөнтэй. За тус хугацаанд компани нийт хувьцаанд нийт 39.25 төгрөгийн ногдол ашгийг хуваарлахаар шийдвэрсэн байгаа ба за 3 жилийн нийт өгөөж хувьд 31.4% байна. Баярлалаа. За тэгвэл компаниудын бас шинэ төслүүдийн явц болон хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой юу? За Төмөн шууд хувьцаат компани 2024 онд 15 тэрбум төгрөгийн зээлийг хүнсний хувьсгалын хүрээнд авсан. За Төмөн шууд 3 төслийг бол бүтээн байгуулалтад зарцуулснаа мэдээсэн. За ажлын явц нь одоогоор 60-70% гүйцэтгэлтэй байдгийг компани зүгээс мэдээсэн байгаа. За тэгэхээр 2025-аас 2026 онд багтаад барилгын ажлыг бол дуусгахаар төлөвлөлөө ажиллаж байгаа мэдээсэн байгаа. За шинэ аж ахуй байгуулснаар дэгдээхийн тоо толгой нь 300 мянгад хүрч жилдээ 230-аас 250 сая шиг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэдгийг тайланд онцолж байлаа. За говь хувьцаат компани хувьд бол эргэлтийн хөрөнгө дахин санхүүжилтийн зорилгоор 16.8 сая $, бонд гаргах зөвшөөрлийг авсан байсан. За өнгөрсөн оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар бол хаалттай хүрээнд 3.2 сая $, хөрөнгө оруулагчдаас татсан байна. За үүнээс гадна 2024 онд сүү хувьцаат компани хувьд барилга дэд бүтцийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх сүү 2.0 төслийг бол эхлүүлсэн. За ингэснээр эх 10 жилд бол тус компани борлуулалтыг өсгөх, за бүтээгдэхүүний экспортод гаргах бэлтгэл ажил бол хангах ач холбогдолтой гэдгийг мэдээлж байгаа. За сүү 2 төслийн үйлдвэрийн барилгын өргөдөглийн зардалд бол одоогоор эхний шатнд 8 тэрбум төгрөгийг бол хөрөнгө оруулаад байгаа гэдгийг мэдээлсэн байгаа. За тэгвэл Апу хувьцаа компаниуд аваад үзэх юм бол 2024 оны сүүлээр Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банктай сүүний салбарт ногоон үйлдвэрлэлд 40 сая $, буюу 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ бол байгуулсныг онцолж болно. За Апу Dairies сүүний үйлдвэрийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, за өргөдгөх шинэ бүтээн байгуулалт ажлыг бол эхлүүлээд байгааг хамгийн сүүлийн байдлаар мэдээлж байсан юм а. За баярлалаа хичээн. Шоколадны гол орцуулах какаоны үн өнгөрсөн он 3 дахин өссөн. За ингэснээр 2024 оны хамгийн өндөр өсөлттэй түүх эдийн нэг болж байна. 12 дугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагдсан какаоны фьючерс ханшийг харах юм бол $12,000 давж дээд зэгтээ өрс үзүүлдэг. Харин 2025 он гарснаар какаоны үн харьцангуй буурч эхэлсэн. Какаоны үйлдвэрлэл 2023-аас 2024 онд 14%-аар буурч 4.2 сая тонн болсныг Дэлхийн банкны тайлангаас харж болохоор байна. За тэгвэл үргэлжлүүлээд дотоодын шоколад үйлдвэрлэлийн талаар 9 удаа компани ерхий захирал болцтой ярилцахад бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш баярлалаа. Баярлалаа. Ирж байгаа модон могойжилтэй телевиз үзэгч бүх хүмүүстээ сар шин сайхан шинэлээрээ мэдтэмжүүлчихье. Баярлалаа. За тэгэхээр Golden Gobi брендийн хувьд за цар тахлын үед бол зах зээлийн эзлэх хувь хэмжээ 3%-ийг эзэлдэг байсан бол ердөө 4 жилийн хугацаанд
4.6 дахин нэмэгдэж за одоогийн байдлаар бол 13% бол эзэлж байгаа юм үзүүлэлт байгаа. За мэдээж хэрэг брендийнх нь хувьд бараа бүтээгдэхүүний төрөлжилт нэлээдгүй нэмэгдсэн. Одоогийн байдлаар 80 гаруй бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь компанийн үйл ажиллагаа талаас нь асууя гэж бодож байна. Яг одоогийн байдлаар эрэлт нийлүүлэлт бас хэр тэнцвэртэй явагдаж байна? Эрэлт нийлүүлэлт бол ер нь бол Монголын зах зээл дээр тэнцвэртэй явагдаж байгаа. Гэхдээ тэр хүнсний хэрэглэн дээр байгаа одоо хэрэглээний ашгийг Монгол хүн хүртэх үү, гадны хүн хүртэж улсаа хөгжүүлэх үү гэдэг л асуудал шүү дээ. Тэгэхээр энэ үүднээсээ бид нар бол яг зах зээлийн 3%-аас 13% хүртэл өсгөж ухаантай энэ чинь бас нэг хөөрхөн тэнцэл явагдаад байгаа. Импортын шоколадтай л өрсөлдөж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ харьцангуй бид нар бас нэг 10% ингээ өртөө шингээж явна гэдэг чинь энэ мөнгө ашиг хоригдлыг бол бид нар Монгол улсыг хөгжүүлэх, өшөө ажлын байраа нэмэгдүүлэх ийм зүйлд зарцуулна л да. Тэгэхээр өнгөрсөн жил бас гүйцэтгэх цагтаа ярьж байхад ерөөхдөө эрэлт өндөр байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорж байна гэж хэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлээр бас ямар том ажлууд хийгдсэн бэ? Үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлээр бид нар бол үйлдвэрлэлийн байр юугаас одоо бараг 2 дахин нэмэгдүүллээ. Тий. Үйлдвэрлэх хэмжээг бол одоо сүүлийн 5 жилд бол 3.6 дахин 4.6 дахин одоо томруулж нэмэгдүүлж одоо тэгээд энэ чигээр бид нар явснаар зах зээлийн бол одоо 13.6%-ийг л эзэлж байна л да. Тэгээд улам энийг бол ахиулж одоо 20-30% хүрэх ийм зорилттой л ингэж ажиллаж. Хүний нөөцийн одоо чиглэл рүүгээ асуухад бүх салбарт хүний нөөцийн хомсдол дутагдж байгаа. За мэдээж хэрэг 2030 он гэхэд хүний нөөцийн хомсдол оргил дээцэгтэй хүрэх юм төлөвийг бас шинжээчд гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас яг энэ үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн хомсдол хэр тулгамдж байна? Мэдээж хэрэг шоколад үйлдвэрлэлийн чиглэлээр боловсон хүчин хангалттай бэлтгэхгүй байна гэдэг ийм бас нэг сул тал байгаа шүү дээ. Тий. Хүний нөөцийн асуудал бол үнэхээр хэцүү болж байна. Манай чадварлаг залуучууд ихэнх нь л одоо Солонгос болон тэгэл гадагшаа явж ажиллаж шүү дээ. Тэднээс бол маш одоо ажлын гүйцэтгэл сайтай маш сайн залуучуудаа бид нар алдаад байгаа. Энэ дээр юу гэхээр төрийн бодлого бас жоохон дутд юм уу гэж бодсон. Яагаад тэгэхээр бид нар тэр хэмжээний одоо бүтээгдэхүүн технологиг Монголд оруулж дэмжих ёстой. Тэр хэмжээгээр цалингийн өндөр байх ёстой. Манай энд өгж байгаа бид нар энэ ч гэсэн дутагдал байгаа. Цалингийн өндөр хүч чаддаг. Тэгэхээр тэр нь бол бүтээгдэхүүнийхээ үнэтэй уялддаг учраас тэгэхээр өсгий гэх юм бол бид ер нь л 3 сая төгрөгийн цалин л дундчаар авдаг болчих юм бол арай тогтворч чухал. Энэ цалингийн асуудал дээр яах вэ гэхээр одоо ажлын байр манай Монгол улсд бол хөгжиж чадаагүй. Юу л байна ажлын байр баг. Энийг төр засгаас энэ ажлын байр болгохныг мөнгө болох одоо эдийн засгийн харилцаанд оруулах ийм төрийн бодлого дутагдж байгаа. Ялангуяа энэ хөдөлмөр ер нь хөдөлмөрлөл дээр суурилсан ийм эдийн засаг байх болохоос мөнгө хүүлэгч эдийн засгтэр тогтчод байна шүү дээ. Хэрэглээний зах зээлд байдаг ашиг хуримтлал тэр хэрэглээний зах зээл дээр үүж байгаа ашиг хуримтлал бол хүний идж уух, өмс сүүх, амьдрах, орон сууц гэх энэ бүх зах зээл дээр байж байгаа хэрэглээний тэр ашиг тэр ашгаар л Монгол улс хөгжих ёстой. Тэр ашгийг Монгол хүн авч хөгжих үү гадны хүн рүү өгч гадны улсыг хөгжүүлэх үү гэдэг л ийм л асуудал байгаа шүү дээ. Энэ дээр төрийн цэгцтэй бодлого баримталж энэ ашиг алдахгүй зах зээлд хэрэглээний ашгийг алдахгүй байх ийм төрлийн бодлого бол өгүүлж байна. Хоёрдугаарт бол энэ ядууралд л тэр хос төмөр замын асуудал. Тэрийг бол одоо нүүрс гэхээсээ илүү бараг л энэ босоо тэнхлэгийн хос төмөр замыг яаралтай хийж бүр төрийн бодлогоор хийчих юм бол энэ үн өсөх ядууралд нэр хөвтөх энэ харьцангуй үнээс гарах ийм болцоо байх.
Бид нар хитрхийн нүүрс зүүн орлогын оймоос явцсаар байтал энэ одоо зарлагдал дээр алдаа гаргаад байна. Тийм учраас эрен бэлж ер нь босоо тэнхлэхийн төмөр замаа яаралтай барих ёстой. Энэ төрөй бидний ярилцлага өндөрлөж байна. Цаг гаргаа ярилцсан танд маш их баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт хөдөө аж ахуйн салбарын төлөв байдал болон үйлдвэрлэл өрсөлдөх чадрын талаар бид эдийн засагч энх баяртай ярилцсан. Сар шинийн баярт зориулсан тусгай хөтөлбөр хэсэг хугацааны дараа үргэлжлэн өргөх болно. За бидний урилгыг хүлээсэн танд маш баярлалаа. За санацхан. За мэдээж хэрэг гол макро эдийн засгийн үзүүлэлтүүд танилцуулагдаад эхэлсэн байгаа. За энэ дундаас бас эдийн засгийн өсөлт 4.9% болж саарсан үзүүлэлттэй. За сүүлийн одоо 18 жилийн хугацааг аваад үзэх юм бол Монгол улс эдийн засаг дунджаар 6% өсөж байсан бол хөдөө аж ахуйн салбараас нэлээдгүй хүндхэн байсан талбайтаагаар эдийн засгийн өсөлт нэлээдгүй одоо өсөлтийн эрчим саарсан гэж харж болохоор байна л да. Тэгэхээр таны одоо бодлоор хөдөө аж ахуйн салбарын гол эрсдлийг энэ оны хувьд ямар байдлаар харж байгаа вэ? За Монгол улсын эдийн засгийн бүтцтэй холбогдлолтой онцлог бий. Бусад улс орнуудтай харьцуулахад уул уурхайн салбар сүүлийн 14-5 жилийн туршид дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-аас одоо бараг 26% хүртэл өсөж байна. Бүтцийн маш онцлогтой. Уул уурхайн салбар нь мөчлөгөөс хамааралтай. Түүхэн эдийн үн болон бие хэмжээнээс хамаарсан савлага ихтэй ийм бүтцтэй. За энэ дотор манай уламжлалт салбар болж байгаа хөдөө аж ахуйн салбар маань байгаль цагуурьяас өндөр хамааралтай эрчимдсэн мал аж ахуй маш цөөн тийм ээ бэлчээрийн мал аж ахуй зөнхөлсөн газар нутгийн үед маш их тархмал ийм онцлог байна. Нийтдээ 66 сая мал толгой мал 70 сая толгой мал тоологдож байгаа ч гэсэн энэ дотроо сүргийн бүтцээр нь аваад үзэх юм бол бог мал 70%. 60 сая толгой малын 50 сая толгой мал нь бог мал байна. Бог мал гэдэг маань яг нөгөө эдийн засгийн ач холбогдлоор бол эргэлт удаан харьцангуй яг малчтай үед бол орох орлого харьцангуй багтай. Харьцангуй жишээлбэл төв мөстөгөө Аранга хөвсгөл Булган аймгийн хувьд бол бод мал ихтэй, тэг өхөр сөрөг, адуун сөрөг ихтэй. Эндээс хот суурин газруудад түүхийдээ нийлүүлэх боломж нь илүү давуу талтай. За үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа судалгаануудаас ажиглахад нэг сонирхолтой зураг гардаг. Мал сүргийн нөгөө ямар мал сүргийн бүт цаана байна гэсэн газрын зураг гардаг штэ. Хоньны толгой те ямаа сүрэг гэдэг. Энэ зураглалын хүн амын өрхийн нөгөө орлогын бүлгээр харуулсан зурагтай зэрэгцүүлээд харахаар бог мал ихтэй бод мал багтай газруудад хамгийн их ядууртай. Тэр ийм сүргийн бүтцээс хамаарат нэг талаар хөдөө аж ахуйн салбараа бид нэр бизнесийн аж ахуй гэж харахаас гадна нөгөө талаар нийгмийн ач холбогдлоод 300 мянган малчид бол мал бүхий иргэн орлогыг бүрдүүлж байгаа учраас энэ орлогыг цаашдаа хэрхэн тогтвортой болох вэ? Тэ нөгөө малчин өрхийн орлого тогтвортой байх гэсэн юм хоёр бодлогыг зайлшгүй зэрэгцүүл авч үзэх шаардлагатай болж байна. Тэгэхээр 2022-оос 2024 оны хугацаанд хөдөө аж ахуйн салбарын экспортыг аваад үзэх юм бол 13.9% өссөн үзүүлэлттэй. За энэ дундаа хүнсний бүтээгдэхүүний экспорт 4.1 дахин өссөн үзүүлэлттэй л да. Хэдий одоо бас экспортын одоо хэмжээ маань одоо нэмэгдээд байгаа ч гэсэндээ бүтээгдэхүүнүүдийн одоо төрөлжилт бас бол дээрээс нь үн цэн нэмэн үрдэг одоо шингэсэн бүтээгдэхүүн бас төдийлөн олон улс руу гарч чадахгүй на гэсэн юм шүүмжлэл бас байдаг. Тэгэхээр таны хувьд цаашдаа хөдөө аж ахуйн одоо салбарын чадхыг нэмэгдүүлэх дээрээс нөхцөлтийг дэмжих чиглэлээр ямар гол ажлууд хийгдэх шаардлагатай гэж харж байна таны хувьд? За манай уламжлалт иргэдийн хувьд ч юм уу уламжлалт ойлголтол Монгол улсаас гарч байгаа бүтээгдэхүүн бол бүгдээрээ дээр нөгөө Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой гарах хэрэгтэй гэж ойлгодог байна. Гэтэл олон улсын эдийн засаг болохоор энэ бол заавал тийм байх албагүй. Тэр тусмаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чинь түүх хийж штэ. Бид нэр түүхэн эдийн гадна шошгон дээр тэрийг Made in Mongolia гэж бичнэ үү бичихгүй нэ тэр бол ач холбогдолтой биш. Тэ одоо нүүрсээ бид нар гаргахтаа дээр нь Made in Mongolia гэж бичдэг шүү дээ. Үүнтэй адилхан бидний гаргаж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн ихэнх нь биш байхгүй. Завсрын бүтээгдэхүүн. Тэр бүтээгдэхүүнийг ашиглаад дараа нь эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Махыг манайхан шиг очиод шууд шилтэй хоол хийгээд иддэг тийм улс орн өнөөдөр байхгүй шүү дээ. Тэгэхээр бэлчээр мандаж. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн чинь очиод нийтийн хоол худалдааны сүлжээнд очиод дахин боловсруулагдана. Ингэж утгаар нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манай уул уурхайн бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн аль аль нь олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний нэг цэг юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бас адилхан тийм анхдагч түүхэд. Тэгэхээр тэрийг гаргахтаа бид нар заавал тэрийг эцсийн бүтээгдэхүүн эцсийн хөдөлთა өгч нь хүрэх гэж байна гэж ойлгох хэрэггүй. Энэ утгаар нь хандах юм бол олон улсад яаж нэхлээр нөгөө бусад улс орны компанитай хамтарсан компани гэж шүү дээ. Жишээлбэл Монгол улсаас гарч байгаа мах цаа бид нар тодорхой хэмжээгээр ойрох орнуудад гаргаж байна тийм. Тэгэхээр тэр махыг ахиу гаргахын тулд тухайн улс орны
бөөний худалдааны компанитай хамтарсан компани байгуулах хэрэгтэй. Жишээлбэл энэ дээр дэд логистик дээр одоо хамгийн сайн жишээ бол Хоргос бомт шүү дээ. Хоргос бомт бол хоёр улсын ашиг сонирхол нийлүүлсэн Хятад улс, Казахстан улсын хамтарсан аж ахуй нэгж энэ бомтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг учраас аль аль талд өөргөжтэй. Тэгэхээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр ч гэсэн бид одоо бүх бүтээгдэхүүнээ дээр нь тухайн үйлдвэрлэгч компани өөрөө ханьны усыг тавиад хаягийн тавиад авах шаардлага байхгүй гэсэн. Манай бас гол бүтээгдэхүүн бол яхаарахгүй хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн бол ноос нолор байгаа. Үнээс гадна одоо чацраг нэн, самар, шар тос гээд одоо олон нийтлэл хөдөлгөөний бүтээгдэхүүнүүдийг гаргах өндөр потенциалтай ч гэсэндээ одоо яг дотоодын үйлдвэрлэгчдэд тэмцэн бодлого бас хангалттай биш байгаагийн улмаас олоос руу экспортлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр энэ чиглэлийн бодлогоос хэр хэрэгж байгаа. За энэ дээр одоо жишээл бид нар Япон улсад байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлцээр байна те. Олон талын ингээд нэг зах зээлээ нээх гэж байгаа оролдлогууд байна. Тэн дээр яг явж очиод яг бодит байдал дээр юу тулгарч байгаа гэхээр хэд хэдэн бэрхшээлүүд гарч ийн жишээ. Нэгдүгürt гарал үүслийн гэрчлэгээ те. Монгол улсад бид нар одоо Монгол улсын бүтээгдэхүүн гэж ойлгодог боловч яг олон улсын төвчөнд очихлоор гарал үүслийн гэрчлэгийн баталгаажихгүй байна. Хоёрдугаарт хамгийн том манай асуудал бол тээвэрлэлтийн асуудал байна. Тээвэрлэлийн өртөг зардал маань өндөр хэвээрээ байхад манай нөхөд аж ахуйн бүтээгдэхүүн харьцангуй бага хэмжээтэй. Нөгөө нүүрс шиг биш те, зэсийн бажимал шиг их хэмжээтэй биш. Жохон ачаа. Тэгэхээр тэр багахан ачааг тасралтгүй яг товлсон цаг хугацаанд нь тэр худлаа өгчийн зах зээл агуулах хүртэл хүрэхгүй гэдэг бол маш чухал логистик. Энэ мань одоогийн манай тээвэрлэлтийн нөхцөл бол хангахгүй. Ханган нийлүүл за тээвэр логистикийн асуудлаас үүдээд мэдээж хэрэг инфляц ч гэсэн дарамт болж байгаа. Тэгэхээр инфляцийн явж гисэн сүүлийн 7 сар дараалж эрчимдсэн үзүүлэлтэд бараг 2 хоорондоо тойрол нийлээд төгсөн юм үзүүлэлт. Тэгэхээр энэ зуны хүртэл бас үнийн өсөлт үргэлжлэх болов гэсэн ийм салбарынхны бас тооцоолол гарсан байна л да. Тэгэхээр ер нь цаашдаа энэ оны инфляцийн хүлээлтийг ямар байдлаар та харж байна? За яг оны эхний хагаст гээд аваад үзвэл инфляц бас хэр эрчимжих төлөвтэй байна? За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнүүд бол хоёр нөлөөлөл байгаа. Дотоодын болон импорт. Импорт бол тээврийн болон ханшийн нөлөөлөл байна. Дотоод дээр л нөгөө дахиад ханган нөлөөлөлт асуудал байна. Ялангуяа нийслэлтийн хувьд бол гол нөлөөлж байгаа нь махан бүтээгдэхүүн, удирдлагын чанартай нөлөөлөл байна. Энэ дээр нэг анхаарах хэрэгтэй бол бид нар ингээд махан бүтээгдэхүүний үн тэд болчлоо гэдэг статистик тоо мэдлэг бид дээр ярьж байна. Өнгөрсөн цаг дээр. Тэгвэл энэ дээр урьдчилан прогноз хийх хэрэгтэй. Ханган нөлөөлөл хэд болох гэж байна. Сарын дараа Улаанбаатар хотод хэдийн хэмжээний махан нөлөөлөгдөх юм бэ? Эрэлт хэрэгцээ хэд байх. Тэгэхээр тэр мэдээлэл гаргахын тулд юу бид нарт хэрэгтэй гэхээр Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдэж байгаа махны тоо статистик мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр одоогор бидний гаргаж байгаа энэ судалгаан дээр энэ төврээр гардаг. Үе хийдэг, байн гарахгүй судалгаа гараад байгаа шүү дээ. Тогтмол биш. Тэгэхээр энийг тогтмол болгож бид нар удирдлагын чанартаар жишээлбэл зуны удирдалд тогтвортой махны нөлөөлөлт нь байна уу гэдэгтэй урьдчилж харах тэрэндээ өөрчлөсөн арга хэмжээ авах хэрэгтэй. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч цаг гараа ярилцсан танд маш баярлалаа. За баярлалаа. Монгол Улсын стратегийн хүнсэн тооцогддог махны үн 1-р сард өмнөх оны мууяс 19.8% өссөн бол гурилын үн 1.7% өссөн байгаа. За өнгөрсөн онд зодын улмаас 9.4 сая толгой мал хорогдсны нөлөөгөөр нийлүүлэлт буурч үн өс үзэлтэй. За тэгэхээр бидэнд онцлог мэдээллийг эрхэс болон жаргалмаа хүрэхэд бэлэн болсон байна. За эхлээд эрхсээс асуухад 2024 онд хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг доош татаж за өсөлт бол саарах юм одоо суурь хүчин зүйл насан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор боловсруулах болон хүнсний салбарт ямар гол өөрчлөлтүүд гарсан бэ? За өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг өмнөх оноос 28.7%-аар буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 3.6%-аар за боловсруулах үйлдвэрийн салбар 1.1%-аар доош татсан байна. 2024 онд боловсруулах аж үйлдвэрлэлийн нийт үйлдвэрлэл 7 ихнээ төгрөг, борлуулалт нь 8.6 ихнээ төгрөг болсон нь өмнөх оноос төдийлөн өөрчлөлтгүй тоонууд байлаа. Энэ дундаа гурил ноолуурын сүлжмэл идэлэл, самсан ноолуурын үйлдвэрлэл 4.2-оос 46.3%-аар буурсан үзүүлэлттэй. За тэгвэл шингэн сүү, ус ундаа, мах, цемент зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бит хэмжээгээр 1.6-аас 15.1%-аар өссөн байгаа. За хэрвээ жил дараас нь 100 үерийн эрсдэл, за нүүрсний экспорт буурах зэрэг сөрөг шокууд шатараалан өрнөх тохиолдолд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20% нь эрсдэлд орох магадaltaй байгааг Дэлхийн банк анхаарууллаа. Баярлалаа. За тэгвэл жаргалмаа инфляц одоо улсын хэмжээнд бас 1-р сард 9.6% гарахад хүнсний бараа ундаа усны бүлгийн үнийн өсөлт хамгийн өндөр буюу 2.71%-ийг бүрдүүлсэн шүү дээ. Тэгэхээр 2024 оны хувьд хүнсний бүтээгдэхүүний үн инфляцтаас хэрхэн нөлөөлсөн талаар бас мэдээлэл өгөхгүй юу?
За хүнсний бараа ундаа усны бүлгийн үнийн инфляцид үзүүлэх нөлөөг сүүлийн 7 сарын үзүүлэлтээс харах юм бол 26-аас 32.6% байна. Нэгдүгээр сард хүнсний барааны бүлгийн үн өсгөд махны үнийн өсөлт гол нь нөлөөсөн гэдгийг үндэсний статистикийн орноос мэдээлж байсан. За махан бүтээгдэхүүний үн өмнөх оны мөнөөс 19.8%-аар өссөн байна. 2024 онд олон сая мал хоригдсноос гадна энэ онд үйлжилт сайн байгаа учраас малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах сонирхол бас харьцангуй бага байгаа зэрэгээс шалтгаалаад махны нийлүүлэлт буурч үн өсөх хандлагатай байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байсан юм. Засгийн газрын зүгээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд энэ оны 2-оос 6 дугаар сард махны экспортод квот тогтоохоор болсон. Мөн Улаанбаатар хотод 8.7 мянган тонн нөөцийн мах бэлтгэж 446 сэгт худалдааж эхлээд байгаа юм. 2024 онд стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс гурилын үйлдвэрлэл 24.6%-аар буурсан. Засгийн газар гурил, улаан буудай, малын тэжээлийн галийн татварыг тэгэлсэн шийдвэрийн улмаас зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгааг салбарын сайд мэдээлж байгаа юм. 2025 оноос Атрын 4-р аяныг эхлүүлж энэ онд 800 тэрбум төгрөгийг газар тариалангийн салбарт хөнгөлөлтэй зээлээр олгон зам 200 мянганга талбайд шинээр тариалалт хийхээр зорж байгааг салбарын сайд нь мэдээлж байсан юм а. За баярлалаа жаргалмаа иргсэн. Хааншдар компани шинэ загварынхаа хэлбэр төрс бүртээ уламжлалт Монгол үндэсний босоо бичгээр дурсжуулан доод суурьнда түмэн наст хийгээр чимгэлсэн байна. Туудахгүй тус компани гүйцэтгэх захирал Бат Уянтай бид сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх болно. За хөтөлбөр үргэлжилж байна. За энэ сэвэгт манай студид Хааншдар компани гүйцэтгэх захирал Бат Уян хүрэлцэн ирсэн байгаа. Таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танаар ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээсэн маш их баярлалаа. За тэгэхээр сар шинэ үеэр бол яхаарахгүй бэлэг дурсгалын бүтээгдэхүүний ирэлт өндөр байдаг. За үүнтэй холбоотойгоор бас дотоодын үйлдвэрлэлд дэмжих худалдаа өгчдийн тоо сүүлийн жилүүд нэмэгдэж байгаа шиг харагдаж байна л да. Тэгэхээр танай компанийн хувьд 2024 онд бас өнгөрсөн жил ямар том ажлууд дээр ажилласан, за мөн шинэ бүтээгдэхүүний хувьд бас хэр одоо төрөлжилт сайн болж ирсэн бэ? За манай компани бол 15 онд анх бэлэг дурсгалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. 18 оны 9 сард бол эхний бүтээгдэхүүнээ патент аваад худалдаанд гаргасан байдیں۔ За энэ хугацаанд бол одоо нийтдээ 5 төрлийн шатрыг зах зээлд нийлүүлсэн байна. За Хэзэн Чингис хаан, Гүр хаан Жамх нарын хүрлийн түүхээс эдгээр хийгдсэн нөхөрлийн шатар гэж байна. Их гарын хаан шатар. За 13 дугаар зууны үеийн түүхээр сэдвэлж ирсэн Андын шатар гэд байна. За 8 дугаар Богд хааны үеийн түүхээр сэдвэлж ирсэн Цодгор хүү гэж шатрыг бас худалдаанд гаргасан байна. Сая 14 хоногийн өмнө одоо Монгол бичгтээ Монгол шатрыг бол бас худалдаанд гаргасан байгаа. За өнгөрсөн 2024 он Монгол Улсын засгийн газраас Монголын үндэсний бичиг соёлыг дэмжих хичээл болгон зарласантай холбогдуулаад манайх одоо энэ шинэ бүтээгдэхүүнээ гаргасан байна. Ер нь бол дэлхийд дахинд бол бичиг үсгийн яг хүлээн зөвшөөрөгдсөн 5 том соёл байт юм билээ. Тэрний нэгд нь манай Монгол бичиг ордог. Тэгэхээр зэрэг бид нар бол Монгол бичгээрээ бас бахарах хэрэгтэй гэж бодоод бид нар энэ Монгол шатрыг бол хийсэн байгаа. За тэгэхээр одоогоор компанийн хувьд бүтээгдэхүүнүүдээ Америкийн нэгдсэн улс, Англи болон за Европын бас нэлээдгүй олон орнуудад экспортлоод эхэлсэн байгаа. Тэгэхээр экспортын зах зээлийн өсөлтийг та бас ямар байдлаар харж байна? За мэдээж яг энэ зах зээлүүдээс хамгийн одоо өсөлттэй ч юм уу потенциалтай гэдэг одоо энэ зах зээлийг онилсон бас юм зах зээл байгаа. Тухайлах юм бол одоо Европ бол ялангуяа шатар үйлдвэрлэлээр бол тэргүүлж байгаа. Тэгэхээр Европын зах зээлээс сонирхолтой л да. Тий, манайх бол ерөнхийдөө бол Европ руу гараад эхэлчихсэн байгаа. Тэгээ Европ бол өөрөө шатрын аягүй том зах зээл тийм ээ. Тэнд бол Ром эзэнт гүрнийх ч юм уу тий. Өөр одоо Персийн үеийн эзэнт гүрний ч юм уу тийм одоо түүхээр хийсэн шатрууд бол байдаг. Монголчууд өөрсдөө дэлхийд хоёр тооцогдох томоохон импери гүрнийг байгуулж исэн улс гэдэг утгаараа бид нар бол Монголын түүхийг бас их сонирхтой юм билээ. Ерөнхийдөө бол Европ, Америк, дэлхийн зах зээл дээр бол гарах үнэхээр бид нар бас сонирхолтой байгаад байгаа. Энэ дээр бол жоохон оюуны өмчийн асуудал манайх тийм тулгамдаад байдаг. Манайх бол бүх бүтээгдэхүүнүүд оюуны өмчийн патент авч худалдаанд гаргадаг байгаа. Тэгээд манай тэр патент маань одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо яг хүчин төгөлдөр үйлчилдэг шиг одоо Европ тий Америк хятадын зах зээл дээр юм уу одоо үйлчилдэг болвол бид нарт бүр илүү хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр манай оюуны өмчийн патентын газар маань ерөөхдөө бас нөгөө хамтын ажиллагаагаа илүү сайжруулад одоо ер нь монголчуудын одоо түүхийг сонирхдаг тий нүүдэлчдийн соёлыг бас сонирхдаг тэр орнуудад бол бас нөгөө нэг патентын асуудлыг ягаад яг адилхан ингээд нөгөө хүчин төгөлдөр мөрдөгддөг ч юм уу эсвэл хамтын ажиллагааны гэрээтэй байх юм бол одоо Монголд үйлдвэрлэж байгаа хөлөг тоглоом
одоо бэлэг дурсгалын одоо сөнирүүд ер нь бараа бүтээгдэхүүнүүд дээр бол патентын асуудал бол нэлээд бас хэрэгтэй байт юм бизнес эрхлэгч нарт бол. За олон улс руу гарахад яг одоо энэ оюуны өмчийн асуудал тулгамдж байна гэж байна. За тэгвэл яг дотооддоо яг үйлдвэрлэлийн явуулах чиглэлээр мөн одоо татаа авах чиглэлээр ч гэдэг юм хамгийн одоо сорилттой байгаа зүйл юу вэ? Мэдээж хэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн болгоос тааруу байна гэдэг бас салбарын шинжээч бас хэлдэг. Одоо за би өөрийнхөө компани хувьд яриа. Манай компани бол одоо байгууллагад удааг байгаа. Ер нь бол жижиг одоо бизнес эрхлэгч гэж үзнэ. Тэгэхэд бол ерөөхдөө бол бид нарт бол эхний удаад бол зээлийн хүн нэлээд өндөр байгаа нь бол бас нэлээд хэцүү санагддаг. Ерөөхдөө бол зах зээл маань өөрөө ямар вэ те. Тэгээ бид нар бол одоо эхний удаад одоо дөнгөж эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа 5-10 жилийн хугацаанд одоо дөнгөж оршин тогтнох гэж байгаа компаниудад бол зээлийн хүн өндөр, дээрээс нь татварын хувь хэмжээ бас жоохон өндөр байдаг. Тэгэхээр бид нар нөгөө ажлынхаа цалин нэмж чадахгүй одоо дээрээс нөгөө шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац бүтээгдэхүүндээ шингээх гэх мэтчлэн ийм асуудлууд дээр бол одоо бас тий анхаарал тавих нь арай бага. Эхний удаад ямар ч сан зээлээ төлье. Эхний удаад ямар ч сан татваруудаа төлье. Татварын өрөнд орчихгүй бай. За тэгэл түрээс ажилчдын цалин тий одоо иймэрхүү юмнууд дээр бид нар ихний ээлж нь анхаарна. Тэгэхээр зэрэг нөгөө бүтээгдэхүүн тий бүтээгдэхүүндээ анхаарал тавих тийм бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудал хоцрогдоод байгаа байхгүй юу. Гэтэл манай өөрийн маань зах зээл арай жижигхэн. Бид нар бол цөөхөн тооны олон төрлийн бүтээгдэхүүнийг цөөхөн тоогоор үйлдвэрлэж иж манай Монголын зах зээл дээр оршин тогтнох бас боломжтой. Бидний урилгыг хүлээж хүрэлцээрсэн маш баярлалаа. Цааш тахны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье. Монголоос сүүнээс гаргаж авсан 4-5 төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Хятад, Кыргызстан руу экспортлж байгаа. Гал ерхий газрын мэдээлэлээс харж болохоор 2024 оны дүнгээр нийт 1.2 тонн буюу $3,000 үнийн дүнтэй тараг цагаан эдэг Америкийн нэгдсэн улсад экспортлсон байна. За сүүн бүтээгдэхүүн экспортлоход улс орон тус бүр харилцан адилгүй шалгуур тавьдаг нь экспорт хийхэд хамгийн том сорилт болж байгааг үйлдвэрлэгчид онцолж байна. За тухайлах юм бол Хятадд ямар нэгэн төрлийн цагаан эдээ экспортлоход шаардлагатай бичиг баримтуудаас гадна тусгай шинжээчд үйлдвэртэй танилцаж шинжилгээ хийх шаардлага тавьдаг байна. Энэ нь багадаа 6-аас 7 сарын хугацаа шаарддгийг үйлдвэрлэгч компаниуд мэдээлж байгаа. За үйлдвэрлэгчид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас цагаан эдээ экспортлох гарал үүслийн гэрчлэгээ болон магадлан шинжилгээний бичиг авдаг. Олон улсад цагаан эдээг малын гаралтай бүтээгдэхүүн гэж үздэг учраас бусад орнууд хүнсний бүтээгдэхүүн дундаа цагаан эдээг өндөр стандарттайгаар импортлохыг танхимын ерөнхийлөгч онцолж байсан. За мөн экспортыг дэмжихийн тулд Монгол улсын лабораторийн шинжилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээр олон улсын дээр стандартыг хангаж тэ үйлдвэрлэлийг бол дэмжих технологиг одоо оруулж ирнэ гэсэн үг шүү дээ. Эргээд технологи бид нар өндөр стандартаар хангаж ажиллах хэрэгтэй байгаа. Энийг бол хийх ёстой, технологи нэвтрүүлэх ёстой. Экспортын асуудал дээр бол гайлын тарифыг бол тэглэх одоо бас боломжтой, бүрэн боломжтой. Гуравдугаарт бол бид нарт энэ олон улстай магадлан итгэмжлэл буюу итгэмжлийн асуудлыг өөрөөр тэр хоёр улс орны 30 улс оронтой бид нар хийж байгаа энэ худалдаан дээр экспорт импорт дээр бол тэр лабораторийн шинжилгээг бол харилцан зөвшөөрөх энэ асуудлыг бол дэмжих хэрэгтэй байгаа. Тийм ч учраас Монгол улсын хувьд бол саяхан бас Монгол улсын шадар сайд амар сайхны одоо шууд харьяанд өгдөг үндэсний итгэмжлийн төвөөрөө дамжуулаад олон улсын 100 гаруй улс орнуудад энэ харилцан зөвшөөрөх энэ одоо гэрээ хэлцээнд бол орсон байгаа. Тийм учраас энэ ч бол манай үндэсний лабораторийн шинжилгээг тэр гэрээг бол зөвшөөрж орсон бусад улс орнууд хүлээн зөвшөөрж энэ экспортын бүтээгдэхүүнийг бас өөрөөр манай үндэсний магадлан итгэмжлийн одоо шинжилгээтэйгээр экспортлох ийм боломж бол нэгдсэн гэж ойлгож байна. За энэ түрээд Монголдо бүтээцгээ тусгай хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнд хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.